Эрхэм үзэгч та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэч та бүхэнтэйгээ мэдчлэн жолгож байна. За ингээд өнөөдрийн самбарын сонин дэлгэчтэй одоо мөн манай дээр гаргийн зочин одоо чалман сэтгүүлийн найруулагч Бисүүдэн Хасвэлийг одоо манай залуу дуучин мөнгөн жижиг. Тэгээд одоо биднээс урдаар нэг нядангийн одоо манаас энэ одоо самбарын сонин хийжсэн тэр өжигдлүүдээ одоо дэлгэчнээс харъя. Самбарын сонин дэлгэч Чөлөөт сэдв, чөлөөт яриачаа, чөлөөтэй зочин, самбарын сонин дэлгэч. Хурдан болж яана уу юм? Өгөөж. Зүгээрөө. За. Самбарын сонин дэлгэч өргөж таанахтайгаа анхаарал. Бөмбөрчиг болоо самбар та нар бол сони. Самбарын сонинជីវិតнэ анхаарлын. Самбарын сонин дэлгэцтэй ирсэн. Самбарын сонин дэлгэцтэй телефон өндөр байна. Самбарын сонин дээр бас сайхан юм байдаг ш. Үргэлж үжээрэй. Эрхэм үзэгчтэй самбарын сонин дэлгэцтэй анхаарлан хандуулж байгаа. Эрхэм хүндэт үзэгчид та нар сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэцтэй анхаарлаа тавиарай. Баяртай. Амжилт болон бүтээл та бидний өмнө байна. Оноо. За. Эх орномын 60 жил, өсөд торносон 60 жил, уяд дуулаж өнгөрүүлсэн 60 жилээ. За та бүхэн минь самбарын сонин дэлгэцийг үргэлжлэн сонирхож үжих болов уу? Алга бохчоо нүрээд ардын сургуультай явдаг. Ачит багшаасаа бид эрдэм мэдлэг сурдаг. Эрдэм мэдлэг бид самбараасаа сурдаг. Соёлоо хамгаалж чадвалсай. Үндэт нь өрнүүлж чадна. Тийм ба. За, самбарын сонин хэлийдаа. Маш шин соргог төрөлдлөө өглөө. Энэ хүү одоо жаргах санаагаа үргэлжлэн бадруулж манай Монгол үзэгчийн одоо санаж бодож байгаа, өсөж санаж байгаа зүйлийг одоо өдөр болгоно юм уу, гариг болгоно үзүүлж хийх хүсье. Өв соёлоо хамгаалагч та нар минь өөрийн буян янаач та нар минь. Самбарын сонин сайхан байна, сонин байна. Үзэгчдийн таашаалыг олох юм гэж би бат итгэж байна. Эжин хичээвэл аж хичээ. Самбарын сонин дэлгэч та бидний шинэ оронжээ. Эрүүл мэнд, энхийн жаргал, эрдэм мэдлэг, мөнхийн амгалан Бүх дэлхийн Монгол ах トゥ нараа та нар манай Монгол одон төлөөсий үргэлж үжээрэй. Самбарын сонин дэлгэч их сайхан байна шүү. Эл талын хүнээ элдвийн сэдвийг бүр сайхан яруулж байна. Та нар самбарын сонин үжиж, самбарын сонин тагаан харилцаж тэдний хаан донд ирээрэй. За ингээ энэ бол одоо манай дэлгэчэн дээр хөрөлцөн нэрсэн одоо манай одоо зочид байж та хэсэг усгийн ингээд одоо биднээс энэ жөмлөө ингээд сайхан биднээс үжилээ. Яг манай энэ олон хөрөлцөн нэрсэн зочдынхаа энэ сайхан хүсэл жөмнөлийн донд манай самбарын сонин дэлгэч маа одоо 1 жил маа болчлаа. Яг манай 66 зочин манай дэлгэчэн дээр саатсан шүү. Тэгээд одоо яг 50 дугаар 50 одоо 52 дугаар хуучгаа болж байна. Өмнө нь бол одоо яг 66 зочин одоо манай дэлгэчэн дээр бол ингэж хөрөлцөж ирж манай дэлгэч юм бол ингэж эрхэлж явагдсан. Тэгээд одоо самбарын сонин дэлгэч бол одоо уулын хаан Монгол гэрд байснаас өмнө одоо манай засал чимэглийн талд бол нэлээд илүү ховролтой болж байна. Өнөө жил одоо бас бид бас нэг зүйлээр ингэж засал чимэглэн ховруул санаатай. Тэгээд яалаач гэсэн одоо манаас энэ дотор амбулгүй Монголоо гэсэн сайхан Монгол соёлоо гэсэн юм сэтгэл бол уулагдаж байна. Тэгээд одоо самбарын сонин дэлгэч бол одоо гариг болгоно манай телевизээр бол ингэж гаргийн 6-даа нэвтрүүлж байна. Тэгээд 3 удаа ингэ дахин нэвтрүүлгээс гадна голдуу одоо манай сүлжээн дээр самбарын сонин гэсэн сүлжээ. Самбарын сонин гэсэн сүлжээнд та нар чөлөөгөр гарч ийн ба манай сүлжээн дээр. сүлжээн дээр гарсан. Нэг сайхан хууцаа болгоно нэвтрүүлгүүд бүр тэндээ байдсан. Тийм нэвтрүүлгэн бүгдийг тэнд тавьж байна.
Тэгээд энэ дэлгэц самбарын юу вэ нэг сүлжээний нэгтэй зэрэг одоо орсон хүмүүс зураг бүгд байгаа шүү дээ. Одоо самбарын ингээд их гоё хийсэн байсан. Модын хувьд их хараар голлоод наан сайхан их тодорхой сайхан хийсэн. Уулгын хувьд бас их харин сайхан юм. Гэхдээ та нар одоо энэ яг одоо над тэгж бодгосон юм. Энэ самбарын соны дэвжин хийхийн дагууд сүлжээгээр очиж энэ самбарын соныг бас сүлжээ дагаж ингэж явж байгаа нь бол их жүйтэй явдал байна. Уул манай олон хүмүүсийг ярьдаг юм а. Хөдөөгөр явахны арга ярьдаг юм. За тэрний дэдийг чам дахиад нэг тэр удаа нэвтрүүлгэн дахиад нэг тавьчихдаг юм болов уу гэдэг их хүсээс одоо. Одоо бол ингэ сүлжээг ашиглахад бол өнгөрсний хугацаанууд бүрээ цаага бүгдийг үзэж чадах. Энэ нэг нөхцөл бол нэг сайхан ашиглаж самбарын соны гэж бээн дааж гарч иж байгаа нэг сайхан санагдсан юм надад. Тэгээд одоо самбарын манай гол нь бол одоо сүлжээгээр бол бид бас одоо малчдууд хөрхөн малчдууд одоо сүлжээн дээр үзнэ гэдэг бас хэлэх аргагүй тийм. Тэглээ ч гэсэн одоо одоо гаднахаар одоо Бээжинд байж байгаа хүмүүс гадаадд байж байгаа монголчууд маа одоо манай самбарын соны малчд сүлжээн дээр үжихгүй гэдэг бас биш. Манайд түрүү нэг миний нутгаас нэг хэлсэн малчин хүн. Тэгээ манай ярьж байгаа тэгээд самбарын соны аль дугаар дээр юу гэдэг гант хоёулаа таарж өгөхгүй одоо чи буруу хэлж юм. Тэгээд чи сүлжээн дээр очив. Тэгээд сүлжээн дээр гараа үсэн. Эн чи бүр олж өгч болно шүү дээ. Яг сайхан сонирхоод тэгээд хэлж энэ одоо тэгээд манай хоёулаа ярьж яснаа тэндээс нь ярьж үзсэн шүү дээ. Үжиж юм байгаа шүү дээ. Үнэн шүү дээ гэдэг. Тэгээд хоёул ярьж исэн. Энд яг тэд бол бас энэ хойно нэг хөвсөндөө их олж уурхаж. Бүр тэр одоо төдийн өмнө өнгөрсөн юм одоо дахиад үдж байгаа чи их сайхан даа гэж олж уурах юм. Тэгээд би бодоход бол одоо улам цаашаа нэ одоо ариун нэгжил болж байгаа нэг зүйл талдаа сүлжээн дээр гарах хүмүүсийн бүртээ сүлжээнд гарна гэсэн бүрэн мэдээч малчдын бүр сайхан ойлгож байна. Сүлжээн дээр бол одоо голдуу бол манаас энэ юу одоо дараачийн уулгуудаа одоо бас ямар сэдвүүдийн яриул болох юм байна. Гол нь одоо манай үжигчд бас манай энэ дэлгэчинд бол ийм оролцох энэ боломжийг бол хангааж байна. Яг ингээд манаас өөрөө сэдвэн тэндэн нэг жилийнхаа сэдвэн бүр тэнд бэлтгээгээд ингээд тавьсан. Тэгээд үжигчд өөрөө одоо ямар бодол санаа байна тэнд бүр өөрийнхөө саналаа бүр би үгээ хэлье гэсэн болон байна. Тэр хэсэгдээ бүр өөрийнхөө санал бодлоо бүр ингээд төвшүүлээд одоо манай дэлгэч ямар улам сайхан ингээд явагдуулах санаатайгаар ингэж бэлтгэж байгаа. Тэгээ сүлжээг бол анхаарж байгаа хүмүүс бол бас нэлээд байж байна. Онцгой нь манай энэ дотор бас орчин ухаан бас нэлээд хэдэн дэлгэч бол хүмүүс бол их анхаарал тавьжсэн. Тэгээд Монгол сүлжээ яадаачсан гятас сүлжээтэй харьцуулахын арга хүчтэй тийм үжиг хүнээ нормын тод тэгдэж ч гэсэн одоо хэдэн өдрийн тод дотор бол ингэж одоо хүмүүсийн үдж байгаа нормууд хурдан ингэж дээшилж байна. Тэгээд энэ сүлжээгээ бол бас харин хүмүүс бол анхаард юм байна гэсэн манууд энэ нэг жилийн хийсэн нэг явц тундаан бол бас ингэж ойлгосон. Мөнгө гэж одоо бид нуусын дэлгэч юм телевизээр үжихээс гадна сүлжээгээр бас жаахан анхаарж байна уу? Анхаарсан да. Би энэ дэлгэцийг бол айгүй чөлөөтэй дэлгэц гэж боддог. Ингээд юу ч сансан бүснэ нууд далдалахгүйгээр юу ч гэсэн хилээл гаргаад буруу бол буруу зөв зөв тийм биз дээ. Тийм манаас эхлээд энэ дэлгэцээ шингээхэд одоо яг хаагшин ярьсан тэр үестэл хаагш бид нуустай энэ үгийг ярьж өгсөн тийм чөлөөтэй ярилцаа, чөлөөтэй зочин, чөлөөтэй сэдв одоо ингэж бүр сайхан ийм нэг ураалагтай ингэж одоо манаас энэ дэлгэцээ ингэ эхлүүлж хийсэн. Тэр өдөр бид нуус шингээхэд яг хаагш усаа энэ үгийг мануустай бодлоо. Манаас санаагаа гаргаж бид нуус эхлээд хийх юм өст бүр тийм. Одоо энэ дэлгэцээ нэг сайхан чөлөөтэй л болгоё яасан. Хамаг гол нь миний биеийн дээр бас би бас зарим үестэй ингээд ууны гариг болж ингээд шингээж их юм үестэй ингээд бас ихэд баригддаг штэ ингээд одоо яа нэг эхлэлдээ яриад баригдаж явах шиг. Тэгээд одоо энэ дэлгэцээ бас надад бол бас нэлээд хүнд шиг дэлгэц тэгээд бас л ингээд яхан баригдаад байдаг. Тэгээд тэр үес анхны үестэй би нэг анхны нэвтрүүлгээ шингээхэд чөлөө сэдв чөлөөд ярилцаа чөлөөтэй чачиг гэж энэ үгээ нэг жил хэлээд явсан. Нэг жил хэлээд одоо миний дотор бол одоо сая нэг дөнгөө нэг чөлөөтэй болох тийшээ хандж байна. Гой үнэхээр ариун энэ ялангуяа одоо жишээлбэл дээр удаа нэг хизээ үед тэр одоо хизээ шингээсний би мэдгүй. Өвөл цаансараас өмнө алтан цэцэг багш болоод хин цагаан хоёрыг би өөрөө утгуурлын тохоо одоо багш нараа одоо томчууд ямар харалтай байдаг хожимчхон юу хийх гэж байна. Одоо одоогийн одоо жишээлбэл стратийн дуу ч юм уу нийтийн дуу ч дуугийг ямар анцтайгаар ойлгож яаж бас тэг алтан цэцэг багшаас айгүй гоё кино мөн тоглосноо одоо их сайхан ярьсан. Та нар манай сайхан самбарын соны дэлгэчний хаамрт хөрч ирсэн үжигчдийн хаамнаас их баярлж байна. Залуу хүний замын хүзүү хүртэл ямар цаг үйтгсэн чи тархитлагаа бүр багаас сургууль суухад нэгдүгээр самбарын соны юм чинь самбарын үдээ ангидаа үед бас энэ амбэрийг барьж байгаа самбарын сонин дээр бас шин соргогийн бичиг гэж бодож байна. Самбарын сонин дэлгэч үжигчд олондоо таашаах залгаж явна гэснээр мартахгүй л явуул энэ чинь бүх таны жаргал болсон.
Самбарын сони дэлгэж нийгэм соёлоор голохоороо суулгаж Монгол үндэстний нэг хүмүүс эрдэмтэн судалгаат хэмжээч хүмүүсийн гарлын шиг урж байгаа сэдвэн болон чөлөөт ярих чанаа хэлбэрээр үжигч тайлбартай толгуулж байна. Самбарын сони дэлгэж. Одоогийн бодолч юм. Тэр үеийн улсуудын бодол ямар зэрэг байна? Манай үеийн бодол ямар зэрэг байна? Бас нэг нь одоо манай доор үеийн залуучуудын. Тэгээд би бас нэг одоо би бас нэг танаас самбарын сонинд бас нэг ингэж сануулах нэг ганцхан ингээд дандаа ингээд томчууд биш нэг эрдэнэтэй улсууд юм уу, дуучин юм уу, ямар бүжигчин одоо дандаа одоо хэр хэмжээ нэлээд дээр болсон улсууд биш. Харин эргээд чухам одоогийн оюутнаар залуучууд сая их хэмжээг нийгэмдэр одоо жишээлбэл монголчууд манай хүүхдүүд одоо жишээлбэл сая дээр удаан ярьлаа шүү дээ бид нар одоо малчид чухам малчтын үзэл ямар вэ? Зарим малчтын хүүхдийн үзэл энэ тал нутагт арт түмэн байгаа л да. Одоогийн мал хариулах аж ахуйн тухай ямар харалтай байна гэсний бас ярьж болно. Ярьж ингэж үзэлтэй бид нар бас тэднээсийг ойлгоё. Одоо ингээ хотод яваа суугаад бид нар чинь малчтыг бол дэмий ойлгохгүй байцсан шүү дээ. Одоо хашаалж наан цана гэдэг харин тэгэд энгийн усуудтай шууд ингэж ярихад би бодоход зарим юмыг эрдэмтдээс илүү ойлгоно гэж би дотроо гэж бодож явдаг. Иймээс та нар бас хийсэн байж магадгүй. Гэхдээ би тэр юуг нь би үзээгүй байж магадгүй. Тийм манай энэ одоо 50 хуучгаан дотор бол өмнө 51 хуучгаан дотор бол баг малчд бол ингээд яг хөдөөнөөс ирсэн малчд бол баг энэ шингээтэй бороогүй. Тэгэд бол их сургуулийн оюутд бол ингээд орж ирсэн. Тэгээд настай бол одоо 70-аад настай бууралчууд бас манай дэлгэцэн дээр нэг хөрөлцөн нэрж бол энэ дэлгэцийг бол ингээд шингээж ирсэн. Тэгээд илүү ингээд залуучуудын одоо жишээлбэл энэ утга урлагийн талаар би бодоход одоо жишээлбэл одоо шинэ гарч ирж байгаа Өр Монголын урлагийн сургуулийн одоо дууны ангийн юм уу юу нэ тэд нар ч юм хожимын харалтай ямар зэрэг яаж байна ингэж энэ залуучуудын одоо жишээл би өөрөө одоо багшилж байгаа хүн энэ хүүхдүүд ч юм ямар харалтай байна хожим энэ хүүхдүүдийг ч юм яаж хөмжүүлэн сургаан ямар талаар авч явна гэдгийг бол бас ойлгоё гэж би марвин одоо зэрэг жишээлбэл сүлжээн дээр баг хайдаг л да тэгэхээр одоогийн манай монгол хүүхдүүд чинь тийм бас завшаан биш тийм нөхцөл байхгүй зарим нь айгүй хөөрхий одоо ээж аавын малын хариуцлагын байцсан чинь бас мөнгө төгрөгийн талаар аж ахуйн талаар айгүй хүчтэй байдаг учраас илүү одоо энгингээс энгийн улсуудтай ярьж болно зарим юмуудыг шүүд одоо би үнэхээр дуу муу дуулах гэсэн дуунаа үг авах гэсэн дуунаа одоо аяа авах гэсэн ч гэсэн бүр энгийн хүнээ бичиж гаргасан юм хамгийн байгалга над бодогдно одоо ингэж залуучуудтай илүү ингэж тэгмэн жинсаж өөрөө одоогийн юмыг яаж ойлгоно одоо дандаа томчуудтай ингээд гэсээр байгаад одоо томчуудын бол сургаалыг бол бид нь хүртэж болно нөгөө нэг талаар багчуудын бас энэ одоогийн тэдний чихэн үзэлт ямар байна гэдгийг бас бид нар бас ойлгож болно гэсэн ухаанаар ярьж ин чихэн таарнаггүй юу нэг мөнгө их хэлж байгаа бол таарж байна тийм мануусын ярьдаг ер нь уулын хэлдэг төлөөтэй ч чинь ямар хүнээ оролцож байна гэсэн тийм одоо хамаа анх ууган нэвтрүүлэгчтэй тийм ээ ууган дугаар тэрний хийн их үед тэгээд надад анх ярих үед энэ амралтын тухай ярина гэж наа гэдэг ярих үед тэр би асуусан шүү дээ тэр үед би өөртөө сайхан ойлгохгүйсэн тийм анх ямар шиг нэвтрүүлэг байгаа юм бэ яаж одоо амралтын тухай гэдэг ч одоо амралтын тухай би бас материал ярьж хайж үздэг юм уу одоо тэгж болсон юм одоо очоод одоо юу ч гэсэн намайг очоод яриад юм үү би очоод ярих нь чарыг ярьж байгаа одоо энэ зөвхөн ямар сэдвээр ордог юм бол ямар юм ярьдаг болов энэ их бас ингэхэд бол энэ юу нэх самрын сонинд личэслэн надад ярьсан шүү дээ хэрэггүй бүр чөлөөтэй хамаагүй ярина зүгээр айл гэрдийн асуугаа зоог ярьж ах шиг яриа гэж. Тэгээ энэ ингэж ярьсан надад их сонирхолтой санагдсан. Бас их дотроо их таалагдсан. Гэтэл яг ирээ суугаад ярих үе би өөрөө сүлдэн боддог. Би ер нь хүн ууган дугаард би юу яриа суугаад байсан юм бэ? Би хүн ууган дугаард хүний сэдвээс онссонгүй яг адилхан түрүүгэрийг нэвтрүүлчихсэн би итгэе боддог. Ингээд би бол одоо тэр ярих сэдв тохирохгүй байгаа юм уу гэж ингэ санагдсан. Ингээд надад сүүлд би уламаар ингэ үжигсэн надад болгосон. Энэ самбарын сонных бол гол сэдвдээ зохицуулж хүнээр урьж байгаа. Их их гардаг. Харин хүнд зохицуул сэдв сунгаж байгаа биш. Энэ бол надад их сайхан санагдсан. Энэ бол манай уулын энэ телевизийн нэвтрүүлэг бол дараажууд шатлах зарим араажуу нэвтрүүлэг болсон тийм. Одоо гол хүнд зориул сэдв ярьдаг юм. Жишээл одоо өнөөдөр өрийн туяа Америкаас ирчихлааг бол би өрийн туяа хавчир суулгаж чад одоо чи Америкт одоо өрийн туяагаар аваад энэгээр ярьдаг. Тэгээ энэ самрын сонных бол надад их санагдсан. Харин их урдаар сэдвэн олдог юм. Сэдвэн олцоход энэ сэдвэн ямар ч очин яриа нэг сайн байж юм.
Хиний сунгаад ирвэл арай дээр Ярангүй эдний хувьд л надад бас нэг бодогддог юм бол өөртөө бүх юм хийж байгаа штэ. Шингээл мэл бүх юм өөртөө хийж байна. Нэг тэрүүгээр одоо өрийн танай хойцсан их зүдрэнтэй одоо 2 хүн ажиллаж байсан шүү да. Одоо 2 хүн хөтлөөс ужилсан. Тэгж яг үедээ эдний хувьд их энэ нэвтрүүлгэн яаж ялгомхон сайхан шулуухан хийнэ гэдэг дээр эдийн засгийн өөрийн бодлого байсан шиг танадыг ажиглагдаад байсан. Өөрөөр тэр одоо нэг цагийн нэвтрүүлэг хийнэхэд одоо бүр 4-5 цагаар уртсамжраа яриад байх юм шиг хэцүү. Тэгэл яднаа тэр хэдэн дугаарыг ойрд бас тавьсан шүү дээ. Яднаа тэр төрөөхөө шиг ингэснэ. Чинь одоо бүр хамар тагларсан шиг, зарим үед амар царамуутай шиг, бүр хэсэг тавин амар ядраатай үжигжсэн. Тим орчинд энийг хийж явахад ялангуяа одоо бараг одоо нэг тэрнийг удаа чинь хамар нэг юутай байлаа. Тэгээ хамрын өрөвсөлтэй байсан. Тэгээ тэр үед бол одоо тэр газар хөвсөн. Хөвсний чинь нэг мууштай. Тэр орой бол их хараад их хөрхөд одоо ятрабрын одоо гэтэл амарч болохгүй шүү дээ. Одоо энэ хүлээж болохгүй шүү дээ. Энийг бэлтгэж хэрэгтэй, хийх хэрэгтэй. Тэгж яг гэтэл энийг бол олон хүн жигчүүд бүр мэдгүй ойлгохгүй. Тэгээ сүлд одоо манай энэ сүлжээгээр бол нэг сайн байхад нуус байдаг. Энэ сүлжээн дээрээс олон плейм ярьдаг, жилээр ярьдаг. Яранг нэг олон хүмүүс бол сүлжээний хувьд л сүлжээнд хандлагатай бол бүх юм сайхан болгоо, сайхан тийш наваач гэсэн энэ сайхан сэтгэлээр очиж хэлнэ. Нэг л манай хот хэд үгүй их өвтөж хэлдэг, гүйч хэлдэг, жилээр хэлдэг. Ямар ч болсон нийтийнхэн энэ сэтгэл нь бол бодол нь цаана бодол нэг зүг гэж би ойлгосон урдад оров. Манай энэ самбарын сони дэлгэц их хариун цагаан сануулж өгсөн байлээ. Нийтний хураагаа хэлэхэд бол бүр л хайш нэг олон хүнийг анхаарч байгаа гэдгийг харуулж байгаа шүү дээ. Нэгдээ хүн болгоно анхаарж байгаа дотроо хүн болгоно адлуусаар үжин шүү дээ. Ингэж үжих дотроо одоо зарим нь ийм маягаар хэлэн, зарим тийм маягаар үжин. Энэ үсний бүр хураангалаа хэлэг бол нэг л үг одоо. Энэ нэг нэвтрүүлгийг хүн хайрлж байна. Энийг нэг сайхан болгоно гэсэн энэ санаанаас нь хэлж байгаа ойлгогддог. Нэг л одоо өрийн таяа эднөөсийн одоо энэ олон нэг өрийн таяас цаана одоо ажиллаж хүмүүс арин байгаа шүү дээ. Одоо манай энэ зүудрэлдэг хөдөг энэ хүмүүсийн хөдөлмөр энэ хүмүүсээ бий бодоход бол надад уулдаан бол бас хэдэн манай ахмад ажилтнуудаас харагдж байсан. Сүүлийн үеэр бол ордыг харагдахгүй шиг бүр шинэ нүүр чараа өөрөлдөө сүдэлдэг машин механикч бол бүр тийм харагдаж байна. Ингээд энэ хүмүүс боловсраад гарч иж байгаа гэдэг. Ингээд яараа нийлж боловсрж байна. Ингээд одоо нийлж боловсрж байгаа гэдэг бас нэг юм байна. Үжигчтэйгээ зэрэгэл боловсрж. Энтэйгээ зэрэгээр бодж байна. Үжигч хамаа энэ ядна одоо энэ амралтын тухай ууган нэвтрүүлэг хийснээр дараа маргааш надад утас ирж ирсэн хүн. Энэ найзууд. Ингээд тэр одоо юу ярьсан? Танаас одоо өчигдөр юу ярьж байгаа юм? Яг л тэр ч одоо хэрэлж байх үү, төгсгөлж байх үү одоо юу яриад байхын тануудаа гэдэг. Энэ ч одоо ингэж яриа шүү дээ. Яахан эхлүүл яаж эхлүүлдэг, яаж төгсгөдөг ингээд. Ингээд тэнд наадам их надад нөгөө талаар би бас энд ойлгол хийж болсон юм. Энэ их сонирхолтой байна гэж. Бүх юм одоо тэгээд хайрч дотор хийгдээд одоо тэгдэр үлж юм уу, гуруулж юм уу, ямар нэг загвараар тэгээ байж байгаад бүр сурсан. Тэр дасгаад байж байгаа хүмүүс гинт ийм нэг юу яа нэвтрүүлэг үзэхэд бол одоо их сонин санагдахаас нь илүү хүлээж авдаггүй тийм талуудс байдаг. Тэгэхэд одоо бол тэр хүмүүс алуураар хүлээгээд авсан байсан. Бас нэг ярьж байгаа хүмүүс ч гэсэн одоо уулдаа манай телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, олон нэвтрүүлгүүд яадаг бол намайг авчраас бол би биеийн ярьдаг. Гол нь би одоо юу хийлээ, би юу бодлоо, би яалаа гэдэг ярьдаг. Харин би энэ нийгмийн асуудал цаана тэр сэдвийг би юу гэж үзэж байна, өөр хүн яаж үзэж байна, энийг ярих нь ховор байдаг. Гэтэл энэ гаргийн самбарын сонноор дамжаагаад тэр одоо хүмүүс юм биш болж. Одоо тэр асуудлыг ярьдаг. Гаргийн болцоогоо ярьчихдаа төхөө. Уун гаргийн болцооны хүн шүү дээ. Гаргийн болцоо шиг. Тэгээд гаргийн болцоо яг хүн ярьдаг нэвтрүүлэг байсан шүү дээ. Гэтэл өрөөнд хүн ярьдаг, хүнээ амьдрал үйл явдал энэ амрын ярьдаг байснаас нэг л дээр ингээд нийгмийн үжигдлүүд юм уу, ийм сэдвүүд асаран бээн даасан сэдв, хорн холоотой сэдвүүд энэ дотроо нэг сэдвийг сунгаж аваад ярих ийм нэвтрүүлэг болоод хийхэд бол өрөөнд их сайхан шилжилт хийсэн. Шилжилтүүд ингэж хийж гэтлээ миний ховд авч гэл бол одоо даралт бол амар их болчихжээ. Тийм. Энэ ариун үчир явдлыг бол бүр өөрөө сэтгэж бодож ийм чөлөөтэй байх юм. Тэгэхээр нэг жилийн ховд бол миний ховд бол яг давтан бодож сурж байгаа. Ийм нэг одоо үнэн нэг дэлгэцээ хийгээд дэлгэцтэй хамт бас л боож байгаа. Ууны гаргийн болж байгаа сая би хэдүүс дээрээд анх хажраа хэдүүлэхэд гаргийн болж байгаатайгаа нэхлээд ингээд 3 жил ингээд явсан. Тэгээд энээс нь дараа нь одоо миний самбарын сони одоо бас л эхлээд 1 жил ингээд яваад өнгөрчлээ. Тэгээ хүмүүс бол одоо дандаа бүр ингээд яа танай энэ дэлгэж одоо янчгаа бүр нэг жадгаа ярил чаашиг байна гэж хэлээд. Тэгээ үнэн мануус бол тийм нэг санаагүй. Тэгдээ бас л хэлдэг ямар сэдвэр гаргахгүй байна. Сүүлд нь яхаа сэдвэр гаргадаг. Яхаа тэгж хийдэг юм бэ гэдэг тийм. Үнийх нь мануус тийм боддоггүй. Мануус нь энэ сэдвээс өгчилжлээр энэ сэдвийн үжүүрийг гаргаж ихаас тэдий. Ариун хүмүүс хамтдаа биднээс бодол хийлээ гэсэн бодоо зарим юм учир болж байгаа. Нэг асуултыг гаргаад үн өөр төгсгөл байхгүй шүү дээ. Ямар надад бол ер нь тийм би хүнтэй ярих үед
хүнтэй хүнээс юм олж сурна гэдэг. Хүнтэй яриа сууж байгаа хүнээс юм олж сурна гэдэг бол заавал одоо би мөнгөчтэй ярих мөнгө чиглэж за хасвалгаа чи ингээрээ тэгээрээ гэд би энээс юм олж сурдаг биш. Харин мөнгө чи надад шал өөр юм бодоод өөр юм гэдэг энэ нөхөр ингэж бодож байгаа юм. Тааргүй үдтэй гэж бодох үед би бас өөр хон бодоо явчих шүү дээ. Ингээд би аягд бол бас 1.10 юм олоо мэддэг сурчдаг. Эйдэ хүмүүсийн сэтгэвхий гэдэг сэтгэмж гэдэг бүр хоёр тийшин чигэртэй байдаг. Бид бол өнгөрснөөс дадраарсаа сэтгэл ганц чиглэл дастаа хайчихна. Энэ бол хаанаас ирсэн? Сургаан мөдлөж ирсэн. Манаас бүр бага сургуулиас энэ манай энэ сургаан мөдлөж гэдэг юм. Манаас өөр тийшин сэтгэж өгдөггүй. Би бага сургууль байх үедээ нэг чонон хонын нараас нөмөрсөн чонон бол одоо хонын нараас нөмрөөгүй чонон алины дэ хортой вэ гэхэд би бол хонын нараас нөмрөөгүй хортой гэж хэлэхэд багшийг жангаж байсан. Тэр заавал ч мань нөгөөөр хэлүүлдэг байсан. Тэгээ би нөгөөсөн бол би ари юм шиг гэж чадахгүй шүү дээ. Би инглээ одоо юу болж одоо бид явсараа сараад байгаа тийм одоо. За энэ хүн намайг инги гэсэн бол би инги. Тэр хүн тэг гэсэн бол тгийгээд өөрийн сэтгэгч байхгүй болсон. Тэгээ дундаа нэг зүйл авчираад дэлгээд хайчхад хэдэн хүн өөрөөр ярьчхад би бас өөрийн хороо оролцож ярьж гин гэдэг энэ мартчихдаг юм. Үжигч хижээд бая мартчих юм. Одоо тэр хүнээс юу ярьж байгаа гэсэн хараад байдаг. Надад ингэ санагддаг. Энэ бол манай энэ үжигч сонсогч зөвл цаашлаа манай ном бичгийн ажилтны хувьд манай уншигчуд бүрийн юм дадгаалсан тийм сэтгэмжтэй болсон, сэтгэвтэй болсон. Тэрнийхэн яран улам их гараад идэг. Ингээд ер нь хаавч одоо манай дэлгэчнүүд анх ихэл төсвөлж хийж хахад бүр хаавч бид дуус ингээд оролцоход хаавчийн манаас бол хаавчийн тэр сайхан бодол санааг манаас их харааж авдаг. Тэгээ хаавчаас бол ариун юм асуудаг. Тэгээд л одоо манай самбарын санаа одоо ч гэсэн бүр ямар ч учирдаар бүр хаавчаас утас авд. Заримтан бүр нэг үсгийг зүгээр яаж ярина, хятаар яаж ярина, монголоор яаж ярина гэж зарим учруудаар бас хаавч ингэж яваад байна. Жөө бичдэг асуух юм бол харгалаа хэдгүүлээс асуухгүй хинээс асуух юм. Тэгээд нэгнийхээ одоо дэлгэчээс бид дуусны харъя. Нэгнээ одоо 1 жил ингээд өнгөрцөн ш та. Тэгээд нэгнээ хамаг анхны ууган нэвтрүүдийг та нарын одоо манаас тэр үеийн шингээлсэн байдал тэрийг одоо манаас энд нэг хэсэг авчирсан бид нөө тэрийг хараад. Жишээлбэл бид нар эмгэгтэй улсууд бол одоо би бодоход миний нэг хамгийн зорилгын амралт бол дэлгүүр тойрж амарна. Дэлгүүр тойрж бол одоо мөнгө зарахын төлөө биш. Харин ямар нэг хувцас үндэ бид нарт хувцас дутхгүй штэ. Тэгтэл амралтын өдөр заавал нэг л дэлгүүрт орж юм аавж хувцас наад нэг гуталч гэсэн, оймс ч гэсэн, юу ч гэсэн авахад яг туяа би чамд хэлье. Нэг дэлгүүр зориод бид хоёр очиход нэг ч юм аваагүйгээр гэртээ харахад айгүй сэтгэлээр ундаг штэ. Тийм үгүй. Чи тийм үгүй юу? Тийм ээ. Одоо энэ идэл бараад бас болох юм биш. Орой жалгаад юу хийн ясан павер хэрэгтэй болсон. Тэгэхээр одоо 3 хүн байна нэг дутуу англиар одоо аргагүй. За би сууйтаа суугаад өгчээ. Ингээ авгаа хүүхэд хоёр хараад амарсан. Манай хүн бол одоо суугаад нэг орой суудаг байхгүй. Ингээ 5 цаг болтол сууж. Уулдаан хэлчээн бол одоо нэг дугаар иргэжил болчихно гэж. Гэтэл наадад эхэлсэн хон тэр жогсно гэж байхгүй. За бас жаахан мөнгөтэй наадаг юм байна. Ингээ дээр нэг нь одоо жаахан алдаа эхэлсэн чинь өрийг нь авчирна гэд буцаагаад одоо гөхрөө суссан. Ингээд өглөө 5 цаг 6 цаг болоо манай хүн дөнгөөд гэртээр төсгөө унддаг юм. Ингээд л гэнт хүүхэд цаанад гашгирж байгаа юм. Аа одоо боссоо хурдан гэж. Өнөөдөр намайг дагуул чичрэл тойрно гэсэн чи яадаа гэж. Ийм амралт дахад таарахгүй шүү. Та дандаа яруу амарч халаараа намайг дагуул тойрох юм уу? Одоо энэ хүүхдэн аваад гардаг юм. Ингээд бол 3 өдрийн амралт барахад л ёстой одоо. Бөөр ядарсан ямар юм амар. Нэг жил өнгөрсөн шүү дээ. Одоо ингээд үзэхэд бас нэлээд ариу ховролтой байна үгүй. Үнэхээр ховролтой байна шүү дээ. Нэг жилийн өмнөх очир болсон байна. Тэр өдөр бид нуус энэ дээр суугаад Монгол гэрийнхаа ханаа тавьчихад ингээд шингэлтэй хийсэн. Тэгвэл яг тэрний анхны дугаар ууган дугаар дээр та нар ингээд хөрөлж нэрээд бид нуусын үнэн тэрний чөлөөтэй гэсэн тэрний уур амьсгалууд харагдаж байна үгүй. Баа мөнгө чөлөөтэй чөлөөтэй ингээд энийгээ сайхан гоё гээд. Арай ч илүү чөлөөтэй юм шиг. Хөөе миний хамгийн чөлөөтэй байна үгүй ярина. Өнөөдөр тийм арай төлөвтэй чөлөөтэй шиг санагдаад. Өнөөдөр чи яатсан мэдгүй яа. Өнөөдөр энэ дээр суусан байх уу гэдэг. Өнөөдөр нэг яахан гэл хатаа. Самбарын сонин дэлгэч бол одоо би сайхан биднээс ярьсан энэ дэлгэж телевизээр гарахаас гадна одоо манай сонин юу сүлжээ байна. Сүлжээгээ бол биднээс ингээд сайхан. Одоо манаас юмсны хамгийн их хүсэж яах юм бол одоо үнэн ийм самбарын сонин гэсэн манай энэ ажил сайхан кий яг манаас энэндээ та нар бүр сэтгүүл хийсэн хаавч сэтгүүл хийсэн хүмүүс манаас сэтгүүл авсан бодол хийлжээ. Тийм сэтгүүл хийж болно. Энийг бол бас манаас бол чармайт хийх санаатай. Чөлөөж очин
чөлөөтэй ярилцаа. чөлөөт сэдв, чөлөөт ярилцаа, чөлөөтэй зочид самбарын сонин дэлгэц. самбарын сонин дэлгэцийг хятад хөдөөсөн болохоор Эрхэм үжигчсэн байна уу? За ингээд нэг жилийн турш та манай энэ дэлгэцийг хөтлөнөд үзсэн маш баяртай байна. За ингээд энд тандаа нэг олон сайн сайхан зүйлийг хийж чамд байгаа бүхэл залуучуудын нэгтгэж таныхаа манаас төгсөн ийм олон сайн олон жилийн доор манаас чорог орж мануусын чармайлга та нарыг өсөлтүүлэхгүй байхаа тандаа байна. Самбарын сонин гэдэг энэ өөр телевиз дээр гарч ирж байгаа зөвхөн энэ хэсэг нь. Тэгээ тэн дээр явж байгаа нь нэг хэсэг. Үргүүлж нэг их яриачаа тэнд явж байгаа шүү дээ. Нийгмийн олонной дотор явж байгаа, сүлжээн дээр очиж явж байгаа. Тэгээд энэс одоо бид эригээ цаагаа бодох үед их сайхан дээ. Танаас бол их гоё хийж гисэн юм би их нэг жиний хувьд одоо их мэдэрч сууж байгаа юм. За баярлалаа. Ер нь одоо өнөөдрийн дэлгэцэн дээр шигсэн манаас бол манай самбарын сонин дэлгэцэн үжигчтэй удам нэг ойлгуулъя. Биднээс өөрийнхөө алдагдал дутагдлаа илүү шиг ойлгож авъя. Тэгэд үргэлжил нь одоо энэ дэлгэцийг үргэлжлүүлээ 5 жил 10 жил хийх магадгүй тийм. Тэгвэл одоо энэ дэлгэцэн улам үжигчдийнхаа санаанд хүргэсэн. Яг таалагдсан. Тэр хариу буруугүй, тийм хариу дутагдaltaгүй болохоор тэгжэл чармайхан үднээс өнөөдрийн дэлгэцэн одоо манай ууган дугаарыг хоёр чичнтэйгээ ингэж сайхан зогтлоо. Тэгээд та нар манай самбарын сонин дэлгэцний хамт морлон саацсан их баярлж байна. Үргэлжлэлтэй илүү сайхан ярилцлагаа хайрлаж байгаарай. Баярлалаа. За, үжигчд маань баяртай. Дараагийн дугаараар баяртай жоо. Nur